Кино коллежээ төгссөнийхөө дараа өөр том хотод амьдралаа шинээр эхлүүлж өөрийнхөө мөрөөдлийн карьерийг босгохоор ирсэн Сара нэртэй охин нэгэн зарын дагуу байр үзэхээр ирж байгаа үйл явдлаар эхэлнэ. Ингээд өнөөх байрыг сонирхож үзэхэд гадаах орчин нь маш цэвэрхэн төглөг, хамгийн гол нь тэнд амьдардаг оршин суугчид бүгд их л найрсаг сайхан зантай байх ба тэд Саратай халуун дотноор мэндчлэн урайлгахан угтаж авна. Энэ бүхэн Сарад маш их таалагдж тэр сул байгаа байрыг очиж үзэхэд Сарагаас гадна маш олон хүн байрыг сонирхохоор ирсэн байдаг. Сара ч ийм олон хүнээс сонгогдохгүй байх гэж бодоод тэндээс явах гэж байтал орон сууцны үйл ажиллагааг хариуцсан Жери хэмээх эрд түүнийг дуудаж зогсоогоод бүх хүнд боломж байгааг сануулснаар Сара байрыг үздэг. Тэр байрны ханан дээрх ямар нэгэн зүйлийг халахж шохоодсон бололтой хачиргалтай ормыг харсан ч нэг их юм бодлгүй өнгөрнө. Ингээд Жери түүнээс хит хитэн зүйл асууж энэ байранд гэрийн тижээмэл амтан байлгахыг зөвшөөрдөггүй болохоор амтан тижээдгүй гэж асуухад Сара мууртай хэдий ч тижээдэггүй гэж худлаа хэлдэг. Маргааш өглөө нь Сара шинэ ажил дээрээ очиж ажиллах ба тэр тэнд Лиза нэртэй бүсгүйтэй танилцж тэр хоёрч маш хурдан дотносон нөхөрлөн. Ингээд өнөөх байрнаас Сарад байрыг түрээслүүлэхээр болсныг мэдгдснээр Сарач тэр өдрөө шинэ байрандаа нүүж ордог. Тэр замдаа нэг нүдэндээ халахвчтай хачиргалтай эрэгтэй түүнүү ширтгийг анзаарч баг зэрэг сонин санагдсан боловч нэг их тоолгүй өнгөрнө. Гэтэл Сарагийн хөрш Брайан гих залуу түүнтэй ирж уулзаад Сараг удахгүй болох шорлогны үдшилтэд өрөх ба Брайан түүнд юма зөөхтөн тусахыг хүссэн боловч муура нууцаар зөөж байсан Сара татгалзан түүнтэй үдшилэг дээр уулзахаар болдог. Ингээд Сара үдшилэг дээр очиж байрныхантайгаа танилцах ба тэр нүдэндээ халахвчтай өнөөх Лестер хэмээх эр нэг буланд ганцаараа ном уншин сууж байгааг анзаарна. Лестер түүн рүү нэг л хачиргалтай хараад байгаа нь Сарад мэдрэгдэж түүнд тухгүй санагдах ба удалгүй Лестер Сара дээр ирээд хамтын нийгэмлэгийн хүч гэсэн нэртэй ном өгч уншихыг зөвлөн түүнд хэрэг болно гэж хэлдэг. Сара үүнд баг зэрэг гайхаад номыг авахаас татгалзана. Оройн Сара унтах гэж оролдсон боловч нойрны эмийн дууссан учраас унтаж чадахгүй байх ба тэр орондоо орж хөвтөөд хүчээр унтах гэж оролдоход хамныхан цаанаас юм нүдэх мэт хачиргалтай чимээ гарах нь сонсогдно. Маргааш өдөр нь Сараг үлдсэн эд зүйлээ зөөж байтал Брайан тааралдаа тусахыг хүссэн боловч муура мэдэгдэхээс айсан Сара тусламжийг нь авахаас татгалзана. Ингээд орой бүр Сараг орондоо орж унтахаар хэвтгэхэд өнөөх хачиргалтай чимээ гарч нойрыг нь хулжаах ба нэг өрөө өнөөх чимээ өөрийнх нь гэрээс гараад байгаа мэт сонсогдоход Сара шалгахаар босдог. Хачиргалтай нь байрных нь хаалга баг зэрэг онгорхой байх ба айсан Сарач бушуухан очиж хаалгаа хаах бөгөөд түүнийг дахин унтахаар хэвтгэхэд өнөөх чимээ сонсогдсоор л байдаг. Маргааш нь хэдэн өдөр нойргүй байсан Сараг ядарсан байдалтай өрөөндөө байж байтал хэн нэгэн хаалганыхан доогуур цаас шургуулна. Сара цаасыг нээж үтгэхэд амьтан тижээж болохгүй гэсэн дүрмийг зөрчсөн гэдгийг нь мэдээд анхааруулсан байдаг. Муура хинт ч харуулж байгаагүй Сара энэ талаар яаж мэдснийг нь гайхан хэн энэ бичгийг шургуулсныг олж мэдхээр гадагш гарах ба хөршүүд нь инээмсэглэн юу ч болоогүй мэт харагдана. Гэтэл Сара Лестер коридорт их л сэжигтэй байдалтай зогсож байхыг олж харах ба тэр Лестерийг дуудсан боловч Лестер тэндээс зугатаадаг. Энэ үед Брайан Саратай таарад оройн зоогонд өрөх ба бусад хөршүүд нь ч бас ирнэ гэж хэлэхэд Сара зөвшөөрнө. Тэр орой Сара ажлын найз Лизагаа гэртээ дагуулж ирэх бөгөөд энэ үеэр хөрш Брайан гарч ирэн үдшилгийн тухай сануулхад Сара найзтайгаа цагийг өнгөрүүлэхээр болсноо хэлээд амжуул очихоор болдог. Ингээд Сара найз Лизатайгаа хамт цагийг өнгөрүүлэн өөрт нь болоод байгаа зүйлсийн талаар Лизад сэтгэлээ уудлана. Тэр аавтайгаа таагүй хүндий харилцаатай байдаг тухайгаа ярьж шүн байранд нь гараад байгаа чимээ болон муурныхын тухай анхааруулсан бичгийн талаар хэлэхэд Лизач түүнийг тайвшруулан бусад хүмүүсийн тухай тоохгүй байхыг зөвлөдөг. Тэр шүн Сара хачиргалтай чимээ болон ямар нэгэн зүйл түлэгдэх мэт үнрээр нойрноосоо цочин сэрнэ. Гайхсан Сарач юу болоод байгааг шалгахаар босоод шарах шүүгэнийхээ дэрэгдээс дахин муурныхын тухай анхааруулсан бичиг олох ба хамгийн аимшигтай нь түүнийг шарах шүүгээгээ онгойлгоход муурыг нь дотор нь хийн аимшигтайгаар түлж алсан байх нь тэр. Айж цочирдсан Сараг эргэн тойрноо харахад гэнэт хэн нэгэн түүний араас дайран Сараг хүчээр барьж аваад сандалтай хүлдэг. Сарач өнөөх үл таних эрийг Лестер гэж бодоод өөрийг нь суллахыг гуйхад үнэн хэрэгтээ түүн рүү дайрсан хүн нь хөрш Брайан байсан болж таарна. Сара Брайаныг сайн залуу гэж итгэж байсан болохоор үүнд маш их цочирдох ба Брайанч түүнд мэдээ алдуулагч тарихаар тариа бэлдэж эхэлдэг. Энэ хооронд Сара сандлыг эвдээд хүлээтэй чигээрээ тэндээс зугтах ба тэр айж сандран тусламж гуйн гүйж байгаад хөршүүдийнхээ нэг болох Эстер хэмээх эмч эмэгтэйтэй таарна. Ингээд Эстер түүнийг тайвшруулахад Сара санаа амарсан боловч удалгүй тэр Эстерч бас Брайаны хамтрагч байсныг олж мэддэг.
Ингээд тэд Сараг нэг өрөөнд аваачхад бусад оршин суугчид ч тэнд цугларах ба энэ үеэр Эстер тэд уг нь үүнийг өмнөх үйлчлэгийн үеэр хийхээр төлөвлөж байсан ч Сара ирээгүй талаар хэлдэг. Улмаар Брайн мэдээ алдуулагчийг Сараад тарьж Сараач хэсэг хугацааны дараа бүх хаалга цонхыг нь битүүлсэн хачирхалтай өрөөнд сэрнэ. Тэр энэ өрөөнд хоригдож байгаагаа мэдээд тусламж гуйн хашгирсан боловч ямар ч нэмэр байдаггүй. Удалгүй хөлийн чимээ гарч Брайн Жери хоёр өрөөнд орж ирэх бөгөөд өнөөх ийдэг Брайн эрс өөрчлөгдөн хүйтэн хөндөй дуугаар Сараг гараараа хан тулан хан руу харж зогсохыг тушаана. Тэгтэл Жери хинч чамайг хайж ирэхгүй гэж Сараад хэлээд Сарагийн утсаар бүх хүнд түүнийг хотоос явж байгаа гэж хуурамч мессеж бичээд Сарагийн өмнөөс ажлаас гарах өргөдөл өгчихсөн гэдгээ хэлдэг. Ингээд тэд Сараад түүний анх энэ байрыг шалгахдаа харж байсан ханан дээрх хоёр ормон дээр гараа тавьж зогсохыг тушаахад Сара эсэргүүцэн. Тэгтэл Жери Лестрийг дуудаж авчран түүний зэрэмдэглэгдсэн нүдийг харуулад Лестер шиг шийтгүүлмээргүй байгаа бол хийснээр нь хий гэж анхааруулдаг. Тэд Сараг хан тушиж зогсоод энэ үйлдэлээ өрөөндөх улаан гэрэл асах болгонд давт гэж тушаах ба өрөөнд камер суйрлуулсан болохоор хуурах ямар ч боломжгүй гэж анхааруулдаг. Ингээд Сара ядарч унтлаа гэрэл асах бүрд энэ үйлдэлээ давтаж байв. Хаяа түүн дээр байрных нь настай эмэгтэй эдийн ирж ярилцах ба Сараг хуучин амьдралаа мартаж тэдэнтэй хамт шинэ амьдралаа эхлүүлэхэд энэ заавал хэрэгтэй алхам гэд бид бүгдээрээ л энэ сорилтыг давж гарсан гэж түүнд хэлдэг. Гэтэл маш их ядарч туйлдсан Сара нэг өдөр улаан гэрэл асаж байхад дөрмийг зөрчин гараа ханнаас авахд үүнийг камераар харсан Жери Брайн хоёрч түүнийг шийтгэхээр ирдэг. Ингээд тэд Сараг хан руу харуулж зогсоож байгаад гарыг нь хантай хатаасаар хаддаг. Сара аимшигтай их өвдөлтийг мэдэрч гараас нь цус олгойдон гарахад ханыг яагаад шохоодсныг өнөөх ором ямар учиртай байсныг сая л ойлгоно. Өмнө нь өөр хэн нэгэн ч бас яг түүн шиг ийм аимшигтай байдалд орж байсан хэрэг байв. Ингээд олон хоног ядарч туйлдсан Сара эцэст нь нэг өдөр хамаг зоргоо чангалан гараа хадааснаас сугалж авахд гараас нь цус олгойдон гойжиж олон хоног нойр хоолгүй тамлагдсан Сараач шалан дээр муужран ундаг. Тэгтэл Жери Брайн хоёр Сара дээр ирээд Жери түнд тэдний сорилтыг давсанд нь баяр хүргэн тэврэх ба бусад оршин суугчид ч Сараг асарч халамжлан шархыг нь боож түүнийг өөрсдийнхөө нэг болсон гэд алган дээрх шархнуудаа харуулна. Дараа нь Жери Брайн хоёр худлаа ярьж байгаа эсхийг нь шалгадаг төхөөрөмж ашиглан Сарагаас яриа авах ба Жери тэдний нэг болсноор хувийн ямар ч нууцгүй бүх зүйл нь ил тод байх ёстой талаар анхааруулдаг. Ингээд Жери түүнд Лестрийн өмнө нь санал болгож байсан номыг өгөхөд Сараач номыг уншаад энэ байрны хүмүүсийн бүтээсэн нийгэмлэгийн зорилгыг ойлгодог. Тэд ил тод нээлттэй нэг нэгнээсээ юугаач нууж хаадаггүй амиа бодсон биш бусдыг гисэн нийтч нийгэмлэг байгуулан хоорондоо эв найрамдалтай амьдрах зорилготой байсан бөгөөд хувийн орон зай гэсэн зүйл байхгүй байв. Сара номноос ойлгосон зүйлээ хэлэхэд түүний хариулт Жери Брайн хоёрт их л таалагдж Сарагаас тэдний нийгэмлэгт нэгдхийг хүсэж байгаа эсхийг нь асуухад Сараач тийм гэж хариулсан боловч төхөөрөмж түүний худлаа ярьж байгааг тогтооно. Ингээд Жери Сараад дахин нэг боломж олгож түүнийг уг нийгэмлэгийн үүсгэн байгуулагчийн бичлэгийг хүүхдүүдэд үзүүлэн үзэл сурталыг нь бүр багаас нь зааж буй өрөөнд аваачиж хичээлд суулгадаг. Дараа нь тэд Сараг хяналтын камерын өрөөнд аваачих ба тэнд Брайн дэлгэцний ард суун бүхнийг хянаж байх бөгөөд байрны оршин суугчид хаана юу хийж байгааг нь бүгд камераар тодорхой харагдана. Улмаар Сара тэд ч бас түүнийг байнга ажиглан хянаж байсныг ойлгодог. Сара камераар хатагтай эдигийн бие муудахыг анзаарч энэ тухай Брайнд хэлнэ. Ингээд удалгүй бүгд эдигийн цуглах ба Брайн түүнийг энэ хүртэл тэдний нэг байсанд нь талархаад одоо нийгэмлэгт хэрэгцээгүй болсон гэж хэлдэг. Улмаар тэд эдигийн толгойд ууд өглөн хортой газар удаж түүнийг алах бөгөөд үүнийг харсан Сараач маш их цочирдно. Үүний дараа Сара нийгэмлэгт албан ёсоор нэгдэж тэд Сараг гишүүн болсныг нь тэмдэглэн чихнийх нь ард нийгэмлэгийн бусад гишүүдийн адил тэмдэг тавин тамгална. Тэгтэл нийгэмлэгийн дүрмийн дагуу Сараад нөхөр сонгож өгөх бөгөөд түүнийг Лестертэй хүчээр гэрлүүлж хүүхэдтэй болохыг даалгадаг. Улмаар Сараг Лестрийн гэрт очиод яахаа мэдэхгүй байж байтал Жери гинэт ирээд Сарагийн аав байранд нь ирсэн тухай мэдэгдэнэ. Нийгэмлэгийнхэн аавд нь муу зүйл хийхвэ гэж айсан Сараач аавыгаа хамгаалахын тулд албаар түүнд муу муухай үгс хэлж дахиж хизээч түүнтэй уулзахаар ирэхгүй болгодог. Ингээд Сараг нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч шинэ амьдралтайгаа дасан зогсож байтал Эдигийн оронд нийгэмлэгтээ дахин шинэ гишүүн авахаар болж найз Лиза байранд нь амьдрахаар ирнэ. Ингээд Сарад тохиолдсон зүйлч Лизад тохиолдож эхлэх бөгөөд Сара Лизаг маш хүчтэй эмэгтэй болохоор тийм ч амархан тэдэнд бууж өгөхгүй гэж хэлдэг. Үнэхээр ч Лизаг өрөөнд хорсны дараа Лиза тэднийг эсэргүүцэн Брайны чихийг хазна. Сара найзаагаа тайвшруулахаар түүн дээр очисон боловч амжилтгүй болох ба тэд Лизагийн чих рүү шөвгөөр хатгаж түүнийг шийтгэхээр болдог. Гэсэн ч үүнийг харсан Сара эцэст нь төвчж чадалгүй тесэрч Жеригийн хүзүү рүү шүүг зоох бөгөөд Сара Лиза хоёрч тэндээс зугтахаар болно.
Гэтэл Жэри үхээгүй байсан болж таарч Лизаг буудаж алах ба Сара түүнтэй тэмцэлсэний эцэст Жэрийг нэгмсэн дуусгадаг. Ингээд Сараг буу барин гарахад байрны оршин суугчид түүнийг хүрээлэх бөгөөд Брайан түүнийг зогсоох гэж оролдсон боловч Сара түүнийг буудана. Ингээд Сараг зүгтэн хаалгаар гарах гэж оролдоход оршин суугчид түүнийг барьж авсан хэдий ч энэ үед Лестер түүнд тусаж Сараг зүгтаалгаад дараа нь өөрийгөө бууддаг. Сарач байрнаас зүгтэн гудамжаар гүйх бөгөөд гэтэл ойролцоох гудамжны байрнуудын төгшүүрийн дохио хангинаж эхлэн Сара байрнууд тэр чигтээ өнөөх нийгэмлэгт харьяалагддаг болохыг ойлгоод тэнэг хүн шиг л инээд алдана. Улмаар Сара шийдмэг янзаар гараа чангатгаад цааш зүгтааж байгаагаар кино төгсдөг.